Би бас шоколадны хэмжээтэй ш. Би Валентин дург байхгүй юу? Сингл дэж биш манайхаа. Сингл дэж биш. Чи на толооноос жижиг юм биш тий чи. 맛있어 주는 좀 오이시구 말해. Яа би нэг харчихдаггүй юм даа. Энийг бол өстө харчихдаггүй. Баярлалаа нэг 10 минут ингэж уулзсан юм шиг. Hi guys, Жинни энэ өнөөдрийн бичлэгээр юу хийж яваа гэхээр миний Instagram followers-ууд миний нэг өдрийг удирдах байгаа. Тэгээ бичлэгийг би нэлээд удаа хийхийг хүсэж исэн. Тэгээ өнөөдөр ингээ хийж байна. Instagram дээр юу хийхээ, ямар хувцс өмсгөө, яаж мейкап хийхээ бүгдээр ингээ постлоод явангууд манай Instagram followers-ууд маань vote дараад одоо ингэж нүрэ будаа, тийш нүрэ будаа гэх намайг контролдог байгаа. За хамгийн ихнийх нь болохоор би одоо нүрэ будгаас сууж байна. Story дээрээ ямар нүний будалд хийхээ асууцгаая. Хоёр төрлийн сонголт байгаа. Нэг нь болохоор айгүй тийм цэвэрхэн будал. Эсвэл энэ шиг ийм тод будал. За бүгдээрээ сторигоо хийгээд асууцгаая. Манайха 5 минут өнгөрчлөө. Бүгдээрээ вөвтэй харцгаая. Yes no гэж тавьчих бахыг. Тэгээ явдаж дээдлийнх нь yes гэж ойлгосон байхад манайха доотлийнх нь no гэж ойлгосон байх. Тэгээд yes нь болохоор 76%, no нь 24%. Тэгэхээр тод будалд нь ялсан байна. Yay би бас тод будалд сонгогдоос гэж хүсэж ирсэн юм манайха. Би гадаад хүмүүсийн яг имжлэг хийж байгааг амар их үзчихсэн дээ. Тэр үедээ ч гэсэн өөрөө айгуу дуртай байдаг байсан. Гэтэ манай фолловерсууд амар хөөрхөн болохоор бүгд гой юмнуудыг сонгож өгөх хаа. Миний дуртай гэсэн юмыг мэддэг болохоор. Тэгээ би хажуудаа Instagram гаргаад өгье та бүхэн маань миний Instagram-ыг дагаарай. Дараа нь бас би иймэрхүү челленжүүд хийх байх. Тэгэхээр тэр челленжүүдтэй бүгдээрээ хамт байгаарай. Нүрээ бодчаад бата камераас. За манайхаа би мейкап хийгээ хүрээдэрлээ. Natural-аас илүү жоохон тод мөртлөө. Бүр амар тод будсангүй. За одоо бүгдийнх нь хоёр дахь юм юу вэ гэхээр би хуцталтай асуух чинь жоохон тийм эмгтээлэг хувцлах уу эсвэл зүгээр чирийн хувц өмсөө явах уу гэдэг дээр бүгд үзцгээе. Энийг тавьчих энэ зургийг. Энэ болохоор хоёр дахь лук. Ийм blazer дээр ингээд юм өмссөн. Та нар яагаад чим blazer-ийн сонгох юм санагдаад байна. Гэтэ би өнөөдөр нэг coffee хувц өмсөө явмаар байхгүй юу? Постлоо. За 5 минут болсон шүү манайхаа. Надаа 56% манай энгийн хувцалт маань хожсон байна. Яа аргагүй та намайг амар сайн мэдх юм аа. Laser юм тухайн хувц өмсмөргөөс ахгүй юу? Тэгээ та үнэхээр их баярлж байна. Шгүүдээ миний хүсчихсэн юм очлоо. За өнөөдөр миний өмсөх хувц болохоор өргөн өмд, ийм бэж эсвэл цагаатар өнгөтэй цамц өмсөж байгаа. Хувцаагаас өмсөж гарцгаая. За манайхаа өнөөдөр найзсандаа хурж ирэх гээд гарч ирсэн байхгүй юу? Тэгээ хүрээдэрлээ. Одоо хэлэн бүгдээр хамт орцгоо. Ямтаач манай найз хүүхэдтэй болсон. Тэгээ би энэ очих чадахгүй байж байгаад өнөөдөр л ирж гин. Би бүр уулзсан зөө. Яаж байгаа төрснөөс хойш очиж чадаагүй. Тэгээд өндөр эцэс очиж гин. Арад хоол хийгээд байж гин гэсэн. Буруу халуурч утсан мэл яах вэ? Юу вэ? Унтсан гэж штэ манайхаа. Оо. Хөрхий за сэрдэн хүлээ дөө. За юу вэ? Цагаас тэрэлдэ тэнэг. За юу яасан гинэ? Манайхаа манайд төрсөн заяо. Тэгсэн чинь бит өөр нөгөө төрхөөс нөгөө уулзж ирсэн. Тэгээ минь төсөөд 5 сарын 2-оо тэгээд чинь төсөө төршөнд одоо бараг төрчих магадгүй байна энэ төргээд чинь төсөөд төрүүл чи азгүй мазгүй гэсэн байхгүй яа чи хүүхдийнхаа төсөө өдөр харин тий тэмдэглэж энэ төсөөд чи очихгүй тэгсэн чи 5 сарын 2-нд төрсөн. Үрийг чиний төсөө өдөр минь төрөхснэ би өнөөдөр төрөх юм шиг байна. Харин тий төрсөн. Баахан жоохон хүүхд юм. Баахан тоглоом гарсан. Манайхын найз би өөр тийм мэдрэмжийг мэдрэг үзээ манайхаа. Би чи өөрөө маад үчи одоо 12 та хамгийн бага. Тийм жоохон хүүхдийн гэр дүүгөө жоохон байх нийтдээ гэсэн. Би 9-тэй. Тэгэхээр ер нь бол сандаггүй юм. Тэгсэн чинь одоо ингээд нэг юм амар жоохон хүүхдтэй айлд үзсэн чинь амар юм үү тийм байна. Бахал хүүхдийн шиг. За тэгээ би өнөөдөр найздаа зөвлөд ийм авчирсан байна. Зэн болохоор амар гоё чигнэмэг юм бэлээ шинжлэлийн. Тэгээ нэг нь болохоор ванильтай, нөгөөт нь шоколадтай тийм эрдэнэ шишний амтсан тойл залуу. Чиний идчихсэн үү? Одоо энэ имээ өгөөд. Имээ өгөөд идчихсэн. Ийм хөөрхөн.
юм болохоор одоо цагаас шууд өнгөрч шууд шоколад өнгөрч байна. Чамд ванил өнгөрч байна. Ванил өнгөрч байна. Шоколадтай ванилтай хоёр төлөв юм байна. Тэгээ цагаас хүүхдүүд бэлгэлүүл амар дэ жуус авсан. Тэгээд энийг ингээд залангуудаа шууд ингээд тавныхаа чихэндээ тавьж хараа бүр баас. Ингээд кити зурмттай яг миний стайл. Йоо, яа тэр бүгд. Доктор шоколадтай шүү. Энэ юм гоё юм. Чимээр өгүүл даачаар юм шүү. Амар юу эдэнхтэй юм. Хүнд бэлэнд хөдгөөс гоё юм тий. Өнөх савхан аим хөл хэмээх. Тэг жижигэн гоё юм аа тийм. Шоколад нь бол их шоколад авдаг чи. Би шоколадаас навсчихсан. Цаашаа сайн байна. Гоё юм сүүн, гоё юм ванил. Ванилтай нэг зөөл юм байна. Тэгтээ шоколадтай нэрээ. Яд энэ таалагдж байна. Одоо шоколадтай л. Тийм. Энэ ванилтай нэг гоё юм шүү дээ. Тэгмүүд эрдэнэ шишнийх нь авт надад амар авдаг байгаа гоё юм. Ванилтай. Би бас шоколадны хайр дуртай шүү. Нэг шоколад иддэг. Тэг би Валентин дургу байхгүй юу? Тэг сингл дэж биш манайхаа. Сингл дэж биш. Тэг би Валентин дургу. Тэг Валентин нар энийг нэг удахгүй нэг хэдэн жилийн дараа Валентин гоё юм уу гэсэн шоколад идсэн юм жаа би яг. Манайхаа хэрэг тэгээд дараа Валентин надад бэлэг авч өгөхөд энийг авч өгөрөө тэгээд шоколад үг юм. Ванильтайг юм. Сэрчил. За. Яна. Сэно. Өөр жижиг юм би чи. Тэнийг тийм айсаа харсаар харагдах юм. Манайх амар хөмсгөө зангиж байгаа. Энд тийм байна. За би манайхаа жоохон байж байгаад уурын гараад тэгээ бид нэр сайнсны дараа бичлэлээ заяа. Тоглоорой. Одоо хоёлаа уурлахгүй шүү. Хоёлаа сайндах хэвээр. Чи на толомноос жижиг юм биш тий чи. Задлах хоёлаа. Ховыг задлах уу? За тий. За нохой. Хоч гарч ичээ. Хон ясна. Зэмэг нь үдгүм үү? Ямар сони юм бэ? Чи басангоо зүгээр юм шүү тий. Басангоо зүгээр очсон бэ. Самбараа үзэж байгаа юм. Зүгээр л соёл ингэ сайн надад төлчихлээ шүү. Хоёр чи нэг өдөр төрсөн юм шүү. Хоёул чи нэг өдөр төрсөн шүү дээ. Хэдэн жилийн зайтай? 21 жилийн зайтай төрсөн юм. 20 жилийн зайтай төрсөн. Нартай. Начин чи хогоо хийгээ явуулъя. Чи хогоо хийгээ барай явуулъя юу? За мен ингэ барьчих. За чи барьчих. Манайха би хүүхд харах болоог мэн үү? Найс нь хүүхдтэй болох угаасаа болоог угаасаа яах юм бэ? Уг нь маань найзуудын нохонор надад дуртай байдаг юм хэлсэн аахгүй юу? Чи хүүхэд биш юм байна, хүүхэд биш юм байна. За ямар ч бид гурав одоо жоохон байжгаад гарлаа. Тэгээд кофе уун, гадуур жоохон зугаална. Тэнэн. Миний камерны SD card байхгүй болцсон. Авахгүй ч явж гин. Гэтэ бүх газар өнөдөр хаацсан байгаад бах юм. Манай хүүхд тань унтж гинэ. Бид нэр чихрээлээд өсөж өглөө. Юу ч хийдэггүй. Надад энэ хоол хийж өгөөг шүү дээ. Их толгой барьж байна. Юм ах гаргасан гарахгүй нэг хацаад байна. Харин тий. За би машинд ороод ирлээ. Манай найзууд гэртээ харьцаасаа. Одоо би харин өөрчлөлөө юу хийхээ бодож байна. Зүгээр гэрлүүгээ явах уу? Эсвэл өөр найзуудтайгаа ангийнхантайгаа уулзах уу гэдэг. Манай ангийнхан уулзж байгаа гэсэн. Тэгээд ойрт уулзааг байхгүй би та хэдээс асууцгаая. Айлна гэж аваад ангийнхантайгаа уулзах. Гэртээ харих. Та хэд алийг сонгох юм бүгдээрээ харцгаая. Би өнө ангийнхантайгаа уулзмаар байгаа шүү. Пост. 5 минутын дараа уулзах. Хариу гарсан. Юу вэ гэхээр 51% ангийнхантайгаа уулзах, 49% гэртээ харих гээд 1% зөрүүтээр ангийнхантайгаа уулзах маань хожлоо. Манайхан одоо нэг жажамяны газар хурж ирж байгаа гэсэн. Би хүрээд ирлээ. Гадаа бүр өнөөдөр амар гоё шүү дээ. Им дулаахан нартай салхихгүй. Жажамяны юм уу? Жамбарыг нэг захиалах гэж бодож байна. Хаад бөөтө хийгээд. 이번에 제대로 된 게 들어온 적. 그 짜장면 카메라가. 그죠? 우와. 라이브? 이 라이브? 아니에요. 아, 편지를 넣고 그 이구진이 하는 거야? 네. 우와. 제가 하고 있어요. 엄청 부지런하네. 이거 해줘야 돼.
минутын дараа. 5 минут болсон. Тэгсэн чинь ашгүй манайхан жажа минь сонгосон байна. Тэгээд бүгд хамтдаа жажа минь шууд хэлээ. За хүрээдэрлээ. 오케이, 렛츠고. 맛있어지는지 뭐 50분 안에. 50분 안에 아무도 안 좋아진. 맛있어 봐야겠다. 우리 나오는 거 아니야? 나오나? 저기. 여기? Манай хоол хийж гинөө. Миний хоол бас хүрээдэрсэн. 오늘 부담 씌울까? За би гэртээ хүрээдэрсэн. Тэгээд жоохон хитэж амарж агаад одоо унтахаас өмнө ном уншд юм уу? Тэмдэглэл хөтөлт юм уу? Эсвэл iPad дээр зүгээр кино үзэх хэвтд юм уу гэсэн надад 3 сонголт байна. Энэ 3 сонголтоо бас та хэдээс асууцгаая. За утсаа болохгүй шүү. Постлцгаа. Манайха юу олсон гэж хариу нь нийтдээ нэгтгэн буюу тэмдэглэл хөтлөх нь 16%, хоёр дахь нь ном унших нь 13%, тэнгуүтэй кино үзэх нь 71% гинэ. Бүгдээрээ кино үзээд амарцгаая. Яг миний сонирхлоор өнөөдөр надад ямар ч хэцүү байсангүй хамгийн гол нь. Зөв бүх юмнууд л та хэд яг миний яг өөрөө юу хийх байсан бэг сонгож өгөөдсөн болохоор надад бүр үнэхээр амар исэн. Би та хэдэд үнэхээр баярлж байна. Өнөөдөр би найзтайгаа машин дотор явж байгаад нэг дуу сонссоохгүй. Тэгсэн чинь тэр дуу сонс чинь дахиад тэр кино үзмээ санагдсан. Ямар кино вэ гэхээр School 2017 гэдэг кинод шүү дээ. Энд гараад иргээ. Энэ киног гинт үзмээ санагдсан. Тэгээ тэр киног дахиж үздэг юм гэж бодож байна. Тэгээ би нэг Юксонжид амид дуртай гэсэн чинь Юксонжи энэ кино тоглолдог. Тэгээд энийг би хизээ үзсэн би хамгийн сул 3 жил 4 жилийн өмнө үзсэн. 17 онд биш минь 2015 юм байна. Энэ киног одоо үзэж чинь. Би нэг кино эхлүүлэхээр ингээд дуустал нь үзэхгүй бол стресстэйд ингээд хүлээж чадахгүй байдаг байхгүй юу. Тийм болохоор баг өнөөдөр шүнжэнгөө үзэх байх гэж бодож байна. Одоо 8 цаг болж байна манайхаа. 7:55. Тэгээ би баг шүнжэнгөө энэ киног үзэх байх. Тэгэхээр одоо нүүр амаа бүгдээрээ угаацгаа явж өөрөө угаах уу, энжигээр угаалах уу гэдэг бас сонголт тавиад үзтээ юм уу нүрээ гэж бодоо. Та нар ханилыг сонгохол энжигээр угаалгах гэдгийг сонгочвол би энжид алуулах юм болов. Аль нь постлцлоо. Яа би нэг харцдаггүй юм даа. Энийг болсоо харцдаггүй. Энжиг нүрээ угаалгах бол яг би тэгээд энжигээр ингээд угаалах юм уу? Жохон өөртөө буруу юм өгчлөөдөө мөнгөчөө. 5 минут хүлээ. Чара ясаа энжигээр нүрээ угаалгах 31% нь өөрөө угаах гинэ. За ямар ч энжид ч хэлээд үзцгээе. Энжи намайг зүг өрөөнөөс хөө гаргах хаа. I have something to tell you. Tell you? Yeah. I asked the Instagram followers-уудаас өөрөө нүрээ угаах уу, чамаар нүрээ угаалгах уу гэдэг. No. 69% нь болохоор энжиг нүрээ угаалгах гэ 31% нь өөрөө өгсөн. Миний нүрээ зөв бицлаар угсаар арчаад гарган гинэ. Тэгээд point is чи ингэ бүр 0 ороод гоо ингэ савнгаар би тэгээд өнөөгөө хүмүүний нүрээ цэвэрч өгдөг. Эртнээ ингэ өгчээсэн баг. Тэгээд тэгээд яасан юм бэ? Тэг талын дээр ч үзүүлээ. Let's see. Нидаа. Юу нэг тааж. Одоо тэгээд нүдэр шууд ингээ одоо тийм өгсөн шүү дээ. Өгдөөд. Анаа тэгээд өөрийгөө дөөлцөх гэж. За манайха тал нь ингээд арилцсан байна. Ваа ямар дүнтэй шүү. Би тэнийс яад ингэ. Манайха дүүгээрээ ингэж нүрээ зэрэглэх амар гоё юм шиг. Өөр ямар ч хинжээхгүй. Та нар манайхаа ч гэсэн ангаад энэ боломжийг ашиглаад дүүдээр энэ бичлэгийг барьж очингуудаа одоо их хүний дүүнэр ингэ цэвэрлж өгд юм нүр ингэ. Яа. Энэ хэсэг үзэж байгаа шүү. Яа. Өчигдөр бүр сормоос нь угаашлаа. Олон юм шиг агснуудтай одоо харамарын зурсан юм. Яа, дотор тийх хормуулчлаа шүү дээ. Одоо enough наа. За ингээд нүуний будгийг нэрлүүлсэн. Одоо энэ өөрөөр дими драматик ажиллаад амчаа. Ойлголоо нэг 10 минут ингэж үйлчлэхсэн биш. Би тийм энийг хэрүүд ингэж барь зогсголээ. Дотор шаа ингэж мэдтлэр баг тал мэдтлэр ч орчлоо шүү дээ. Тийм хитрхи драматик замтай байна л та.
Юу хийгээд мэтлэр талны өдөрж байгаа шүү. Тэр явуулаа юм. Эсвэл за өнөөдрийн ингээд челленж маань дууслаа. Челленж ихээс илүү жоохон влогер хуу бичлэг болсон байна. Яг ингээд өөрөө үзсэн чинь. Гэтэ яг хэвдээ тийм манайхаа бисүлээ дугаасаа влог хийгээгүй. Тийм болохоор та хэд жоохон амьдралынхаа хэсгээс харуулнгаа нэг сонирхолтой челленжийг юм хийх гэж үзлээ. Дараагийн удаа энэ челленж дахиж нэг удаа хийж үзье гэж бодлоо. Ягаад гэхээр энэ удаа би анх удаа хийж байгаа болохоор жоохон туршлагауччлаа. Тэгэхээр дараагийн челленж дээр магадгүй өөр хүнтэй, магадгүй найзтайгаа ч юм уу те хамтдаа хийвэл илүү гоё юм болов уу гэж бодлоо. За тэгээ өнөөдрийн бичлэг хэрэг таалагдсан бол та бүхэн маань лайкаар, subscribe дараад өгөөрэй. Дараагийн жилийн илүү сонирхолтой бичлэг тэгж ирэх болохоор дараагийн бичлэг хүртэл баярлалаа.